Нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Бид нар өнөөдөр нэвтрүүлэгтээ ангаах ухааны доктор профессор Отхон бол тэмчтэй ярилцах болно. Сайн байна уу? Сайн явж ирүү? Сайн явж ирлээ. Та сайн сууцгааж байна уу? Та ч одоо их орондоо амьдралгүй 5 жил болчихоо. Тий, яг сүүлийн нэг 5 жилийн бараг 80% нь одоо Германд амьдарч, сурч, ажиллаж, хөдөлмөрлөж байна да. Тэнд татвар төлж байна бас тий. Германы айл хотод ажиллаад байна. Берлин хотод ерөөсөө Берлин хотод тий. Тэгээд яг хуу ажлын журмаар яг хуу тэр чин том хотууд олон болохоор Хамбург хот, Кёлн хот гэдэг энэ том хотуудаар бол их ажиллаж амьдарч байна. Тэнд байгаа манай монгол эмчнэр өөрийн одоо ойрын байдаг эхнэр хүүхдүүд бүгд л одоо Германд амьдарч ажиллаж тэнд ингээд эмчийнхээ чиглэлээр буюу эмчээрээ эмчээ хийгээд явж байгаа. Яг л Германд маш их хэмжээний эмч дутагдaltaй. 74 мянган одоо эмч ихэд өнөөдөр яаралтай хэрэгтэй байна. 2020 он гэхэд бол нийтдээ 134 мянган эмч өнөөдөр Германд шаардлагатай. Тийм учраас гадны эмчийг ажилуулах тэр зөвшөөрлүүдээ жоохон зөөлсөн. Герман сүүлийн 5 жилдээ тэрний үхээр манай орны дипломыг бол хүлээн зөвшөөрдөг байсан. Монгол нөгөө ангаах ухааны дээд сургууль төгссөн хүмүүсийг хүлээн зөвшөөрдөг байснаа одоо хүлээн зөвшөөрдөг болоод тодорхой хэмжээний шалгалт өгөөд хэлний болон мэрэгжлийн шалгалт өгөөл ингээл Германд эмчээ хийх юм бүрэн болцоотой болоод байгаа учраас сүүлийн үед бол яг хуу бидний ойр дотны найз нөхөд шавнар ингээд 30 гаруй хүнийг бол одоо Германд бас эмчээр ажиллахад нь зуучилж ийн гэх юм уу одоо удирдах ийн гэх юм уу ийм л ажиллагаалтаа хийж байна. Таныг Германд ажиллахын зэрэгцээ яг өнөөгийн манай ангаах ухааны хөгжлийн төвшөнтэй харьцуулаад үзвэл бараг нээлт гэж хэлж болохоор судалгааны том ажил дээр ажиллаж байгааг сонссон. Тий. Яг нь би одоо 90-ад оны үед буюу 88 онд анх Герман яваад 89 оноос одоо Германд эмчийн мэргэжлэр ажиллаж явах үе явцад бол тухайн үед одоо бараг 25-30 жилийн өмнө яг Германд бол одоо миний мэргэжлэр бол төгссөд ажиллаж исэн эмчнэр юун дээр ажилладаг гэсэн хэрэг нөө ихсийг бол тодорхой хэмжээгээр төрсний дараа бол манай Монгол бол хайдаг. Энэ бол ингээд шатаагаад устгадаг юм бүтээгдэхүүн. Тэнд бол ихсийг бол хадгалдаг байсан. Тэгээд энэ 25 жилийн явцад бол яасан гэхээр Герман да бусад өвжингөө Америкийн тэр орнууд бол тэр ихсээс одоо эмчилгээний шин технологи гаргаж авсан. Тэрний үхээр аль 25 жилийн өмнө ихэлсэн технологи байхгүй. Тэрний үхээр бидний организм чи эсээс бүрддэг. Илэгч нэг эснээс одоо сав нэг эснээс тарих нэг эснээс. Тэгээ энэ эснүүд нь бүгдээрээ тэр ихсэнд хадгалагдж идэг. Тэгээ тэр ихсийг хадгалж агаад жишээлбэл одоо Отхон бол гэдэг хүн 88 он төрчөөд тийм ээ тэр ихсэн байж хахад одоо Отхон болоод бөөрийн шаардлага гарвал бөөрийн дутагдлалд орвол тэр ихсийн бөөрийнх нь ихсийг аваад одоо тариад миний биед ахаа шинээр бөөр уруулах гэж одоо ийм одоо таймер ойлгох хэрэгтэй. Тэгээ энэ асуудлыг өнөөдөр одоо 25 жилийн дараа Германд хийгээд эхэлж байна. Бусад хөгжингөө орнууд ч гэсэн бас хийж байна. Тэгэхээр энэ технологиг манад өнөөдөр ерөөсө хэрэгжилж болох хамгийн сайхан технологи. Яагаад гэвэл манай төрөлт ихтэй. За өнөө энэс гадна бас мал аж ахуй ихтэй. Малчин бас төрөөд тэрний дараа бас ихсэн гардаг. Нэг хойдох нь гэд нэрлэдэг тийм ээ. Янз янзын чиглэлтэй адууныхыг бол бас нэг өөрөөр нэрлэдэг. Тэгээ энэ дээр бол одоо ингэж бизнесийн чиглэлээр ажиллаж байгаа эмч нарыг одоо нийтдээ энэ чинь нэг ойролцоогоо 40-45 хүний бүрэлдэхүүнтэй ийм том институт ажиллаж байгаа энийг Монголд хөтлөх ёстой. Тэрэн дээр нь одоо алсыг хардаг ийм сайхан бизнесмэнүүд байвал эмнэлэг хөрөнгө оруулалтаа хийх юм хэрэгтэй байгаа юм. Тэрний үхээр өнөөдөр хийсэн хөрөнгө оруулалт хувьцаа маркаар хийж болно янз янзын хэлбэрээр. Тэгээд ер нь 25 жилийн дараа гэхэд бид нэг 20 жилийн дараа ч юм уу тий энэ ихсийг тарж эмчилдгээрээ өнөөдөр нөө бөөр шилжүүлэн суулгах. Нөгөө илэг шилжүүлэн суулгахын зэрэгцээ бас нэг эмчилгээний шинэ арга болж байгаа. Тэгэхээр энэ аргыг бол одоо Герман улсад бол одоо 25 жилийн өмнөөс тэр үед бол их сайн хадгалаад эхэлсэн. Тэгээ хадгалж байгаа ихснүүдээ өнөөдөр шаардлага гарсан өвчтнүүд нь энийг хэрэгжилж эхэлж байна. Энэ технологиг л одоо сурахын төлөө сүүлийн одоо 10 гаруй жил өөрийнхөө эрдэм мэдлэгийг зарцуулаад тэнд одоо ингээд ажиллаж амьдарч байгаа. Би яг мэрэгжлийн хүн биш болохоор баг зэрэг зүйлийг тодруулаад асууж. Одоо төрсний дараа чинь хүүхэд гараад дараа нь одоо ихсэн гарна. Ихс гартуулна гэдэг. Та тэр ихсийг яриад байна уу? Ерөөсөө өөрөөр хэлэх юм бол хүүхэд чинь нөгөө энэ хүйгээрээ ээждийнхэн савтай холбогддог нэг юм ойролцоогоор 500-аас нэг хилийн орчим ийм мах байдаг шүү дээ. Тэр нь гадуураа зөндөө ийм давхархтай. Тэр ихсэн дотор л одоо хүүхэд бүрэлддэг байхгүй. Тэр ихсэн дотор л одоо хүүхдийн хүний одоо та бидний одоо бүрэлдэхүүн хэсгүүд тэндээсээ үүсч эхэлдэг байхгүй. Тэгэхээр тэр ихсийг л яриад байгаа. Тэр ихсийг бол манай Монголд бол одоо ерөөсөө шууд устгаж байгаа шүү дээ. Энийг 80-аад 98 оны үед би бас шаардлага тавиад энэ ихсийг одоо Герман руу гарах талаас нь энтергээд ингээд хөөцөлчлээсэн л да. Тэгэхээр тухайн үед бол яг хөө дэмжигдэхгүй Монгол хүний генийг одоо гадагшлуулж гаргах нь энтергээд янз янзын шалтгаанаар хойшлуулж ирсэн.
Зүгээр тэр үед ингээ гаргаж ирсэн бол бид нар одоо тэр үед төрж ирсэн хүүхдүүд өнөөдөр эмчилгээний шаардлагатай энэ ихсээ өнөөдөр бас хэрэгжилж болох юм л юм байна. Гол нь жишээлбэл нэг илэг байлаа гэхэд илэгний тэр хепатит цell буюу илэгний эсвүүд чинь тэр ихсэнд хадгалагдж идэг. Тэрийг л хөлдөөгөө хадгалаад ингээл байж байгаа л хэдэн жилийн дараа ч хамаагүй тэр илэг муудаад ирэх үед нь тэр хүнд нь тарьдаг. За хоёр дахь нэг арга нь бол зүгээр заавалчгүй тэр хүнийх биш юм аа гэхэд өөр хүний хадгалсан тэр эсвүүдийг бас суулгах. Энэ нь бол одоо хаяг хамгийн дэвшилтэй аргууд болж байна. Заавал одоо отхон болдын ихсийг хадгалсан байж байвал миний ихс одоо хаа нэгэн газар хадгалагдсан байж байвал тэрийг тарих биш. Өөр хүнд заавал тэр илгэний эсийг л гаргаж ирээд тарьдаг. За тэр сахарын шижин байна, тийм ээ. Энэ бүх юмнууд ч одоо тодорхой хэмжээний нойр улчирхааны тодорхой эд эсвүүд гэмтээд инсулин ялгарч чадахгүй болохоор тэр нойр улчирхааны эсийг л тарьдаг байна шүү дээ. Ингээд тарьснараа өнөөдөр одоо тэр эмчилгээний арга барилуудыг нөгөө инсулин тарьдаг, нөгөө тэр тариа-марианы үйлдвэрүүдийн эсрэг ингээд тэмцэл их явагдаж байна. Тэрний үхээр нөгөө тариагаа тарьдаг инсулин тариулах нөгөө нэг одоогийн байдлаараа манай ангаа ухаанч байгаа инсулинаа тариад гэдэг тэр тариагийн л одоо үйлдвэрлэдэг компаниудад энийг эсрүүцдэг. Тэгээ эн чинь бас нэг тийм бизнесийн нэг жоохон уралдаа яваад байгаа юм. За Германд 30 жилийн өмнөөс гэхээр одоо бол клиник туршилтын шатнаас гараад дараагийн бүрээ одоо яг үйлдвэрлэлд нэвтэрсэн гэсэн үг шүү дээ. Үр дүн нь хэдэн хувьтай байх юм? Үр дүн бол яг мэдээж яг ямар чиглэлээсээ болж байна. Жишээлбэл юуны эсийг суулгахаас их болж байна. Жишээлбэл мэдээж сав интерт бол жоохон хүндрэлтэй. Хамгийн их амархан одоо энэ эсийг хийдэг бөөр илэг тархины эсүүд гэж үздэг байна, тийм ээ. Одоо цус харагдсан. Нөхөн түлжих чадвар өндөртэй. Хурдан чадвартай. Яг л тархины мэдрэлийн эсүүд бол хамгийн хурдан нөхөн түлждэг эсүүд л дээ. Тийм учраас одоо тархиндаа цус харагдсан гэдэг хүн байж байдаг. Тийм хүмүүс чинь хэсэг газар нь ерөөсөө тархины чинь нэг 5-6 см, 2-3 см ямар ч хэмжээгээр ингээд өвчөж байгаа. Тэр хэдэн л эргээгээ тарьдаж энэ эсийн сэргийхэл ийм л одоо мис засал хийхгүйгээр ерөнхийдөө бол бөөр шилжүүлэн суулгана, нөгөө илэг шилжүүлэн суулгана гэсэн тэр мис заслуудыг л одоо орлуулах юм шинэ эмчилгээний арга нийтлэл ажиллаж амьдарч байгаа. За манайхын их хөвчлөө одоо илэгний хор тавдартайгээс Солонгос юм уу Хятад эсвэл Сингапурт очиж илгээ шилжүүлэн суулгаад байна л да. Тий, энтгэхт дундаж ханшин нэг 200 сая төгрөг байгаа дах шүү. Хэрвээ энэ эмчилгээ үйлдвэрлэлд практикт нэвтэрчих юм бол үн өртгийн хувьд ямар байдаг вэ? Үн өртгөө 40 мянга орчим еврогийн үнэтэй л гэж ярьж байна л да одоогийн байдлаар. Гэхдээ энэ үн бол цаашдаа бол буун. Яг тэгэхээр энэ чинь олон хүн ингээд ихсээ хадгалаад ирэхээр нөгөө материал чинь их болно. Тэгэхээр бол энэ бол цаашдаа бол нэг ойролцоогоор нэг 30-аас 25-аас 30 мянган еврогийн орчим буюу нэг 60-70 сая төгрөгийн орчим болж ирж байгаа. Тэгэхээр энэ бол нөгөө 200 сая төгрөгөөр гэж байгаа илэг шилжүүлэхээс чинь хамаагүй 2-3 дахин хямдхан технологи. Азийн орнуудаас эсвэл манайхаас ч гэдэг юм уу яг ийм эмчилгээ хийлгээгээ хүмүүс хандах юм уу? Гэхдээ ховор юм. Яг энэ технологиа сайн ойлгохгүй байгаа учраас энэний чи үр дүн ихтэй бас нэг яг өнөөдөр маргаашгүй ингээд нэг мис засал хийгээд шилжүүлээ тавьчихж байгаад ингээд нэг сарын дотор 3 сарын дотор үр дүн гарахтаа бол өөр л дээ. Энд чинь нэлээд одон хугацаагаар дараа ихэд нэг 3-аас 8 жилийн хугацаанд нөгөө эс чинь яг нэг дөнгөж төрсэн хүүхдтэй одоо юм дөнгөж бий болж байгаа ураг биш та хий хөвлөд. Тэр ураг л одоо аль зэрэг хугацаанд хөгжнө вэхээр ингээд бүтэн бөөр болтлоо бол дараа ихэд 10 сар за дээдл нь бол 8 жил хүртэл хугацаанд л үр дүн гардаг. Тэгэхээр энэгээрээ бол яг жоохон тодорхой хэмжээгээр үр дүн их удаан гардаг учраас тодорхой хэмжээний бас хүндрэлүүд бас байдаг юм билээ. Та ирээд удаагүй байгаа. Яг энэ асуудлаараа ийм боломж байдаг юм байна. Ийм зүйлийг эрэл хийлээд эхэлчихэж гэдгээ өөрийнхөө яг салбарын амд хандаж хүсэл тавьж үзв. Гэхдээ анх удаа л тантай олцож байна. Гэхдээ ер нь бол танилцуулна. Гэхдээ энэ дээр ганцхан яам биш. Энэ дээр бол хувийн бизнес их юм бас энэ бизнесийн шугамаар оролцох хэрэгтэй гэдэгтэй л би одоо байр сууриа илэрхийлж байгаа. Юухээр төрөөс юм харахгүй. Энэ бол ерөөсөө бизнесийн шугамаар энийг үүсгэн байгуулах хэрэгтэй. За Польшд бол манай ардын уламжлалт ангаах ухааны эмчнэр бол ажилтгийг сайн мэднэ. Германд харин Монгол эмчнэр ажилтдаг гэдгийг танаас л сонслоо. Тий. Ер нь бол Польшд бол миний нэг мэдгээс бидний үеийн одоо өөрөөр хэлбэл 80-аад оны үед ангаах төгсөө тэгэл 90-аад оны зах зээлийн үеэр Польшд гараад 90-аад оны дундаас ахуулаад манайх чинь Польшд уламжлалт Монголын ангаах ухаанаараа бол одоо 800 орчим эмчнэр байт юм байна. Германд бол нэг 50 гаруй 60 орчим эмчнэр байдаг. Яг тэр энэ хоёр орн чинь хоёулаа хоёр өөр бүтцтэй ийм хоёр орн л та. Жишээлбэл Герман бол одоо бидний яадаг капиталист орноор явцсан 40-50 жил тийм ээ. Дайны дараа 70 жил ч юм. Нөгөө Польш орнд бол манай хуучин социалист орн гэдгээр социалист холбоо гэдгээр бас манай Монголын ангаах ухааны хүлээн зөвшөөрсөн газар байгаа юм. Европын нэгдсэн холбоонд орсноос хойш ч гэсэн Польшид жишээлбэл одоо нэг 100 км-ийн цаана Польшийн хэлбэл байхад чинь тэнд манай уламжлалт ангаах ухааны хүлээн зөвшөөрсөн.
За энэ уламжлалт ангаах ухаан бас хүнд нөлөөлөд байгааг нэг жишээ нь тэнд манад 20 жил ажиллаа хийгээд амьдраад ингээд сайхан амьдарч байгаа тэр эмчнэрийн жишээ байгаа байхгүй. Энийг Европод хүлээн зөвшөөрөх асуудлыг би одоо хоёр дахь шугамдаа болгож ажиллаж байгаа. Тэрний үхээр Герман улсад манай уламжлалт ангаах ухааны энэ салбарыг хөгжүүлэх, хүлээн зөвшөөрүүлэх. Яагаад гэвэл эн чинь дэлхийн нийтэд хүлээн зөвшөөрсөн юм ангаах ухаан юм аа. Тэрний үр дүн нь хажууханд байгаа Польш оронд бол сүүлийн 25 жилд манай эмчнэр тэнд амжилттай ажиллаад өвчин ангаах ухааныг эмчлээд ингээд болоод байгаа байхгүй. Тэгэхээр тэр ангаах ухааныг л одоо нэг хөлийн цаана гаргаад Европын нэгдсэн холбооны орон болсон шүү дээ Польш тийм ээ. Тэгэхээр энэ оронд хүлээн зөвшөөрүүлээ Германд хүлээн зөвшөөрчих юм бол Герман бол эдийн засгийн хувьд бол Европын нэгдсэн холбооныхоо одоо дээдлийн 3 том орны нэг. Тэгэхээр энд хүлээн зөвшөөрүүлэх асуудлыг бас нэлээд ярьж байна. Манай уламжлалт ангаах ухааны корпорац болон уламжлалт ангаах ухааны чиглэлээр ажилладаг том мэргэжилтнүүдийг бол нэг биш удаа одоо Германд урьж аваач. Энэ Монголын ангаах ухаан бол Монгол уламжлалт ангаах ухааныг л Европод хүлээн зөвшөөрүүлэл эмчнэрийн тоо тэнд өгснөө л гэсэн ийм нэг талын асуудал ирж байгаа. Одоо хэдийн эмч ажиллаж байна? Аа. Германд? Германд 60 орчим эмч. 60 орчим. Яг миний өөрийн ойр дотны мэдхээс бол 14 5 эмч байна. За ганцхан эмч биш, бас эмнэлгийн дунд мэргэжлийн гэж бидний ярьдаг те. Их баригчнэр, сувилагчнар бас их шаардлагатай байдаг. Тэгээ тийм чиглэлээр бол ажиллахын тулд ерөөсөө нэг номерт герман хэл мэдэх хэрэгтэй. За яг хөө зарим нэгэн хүнтэй харьцахгүй ийм одоо мэргэжлүүд байна та. Жишээлбэл лаборатори байна. Жишээлбэл одоо эрдэнэтгэний эмчнэр байна. Тэр нь бол англи хэлээр байж болно. Бусад чиглэлийн бол хүнтэй харьцдаг нөгөө мэргэжлүүд дандаа л герман хэлийг хүлээн зөвшөөрсөн байх хэвээр. Тэгээд мэргэжлийн шалгалтаа өгсөн байвал болж байгаа. Одоо манай эхнэр хүртэл одоо манай хүү одоо бүгдээрээ л тэнд эмчийнхээ ажлыг хийгээд ингээд эмчийнхэн цалин эрхийн нийтлээд ингээд явж байгааг нь тод жишээ хэлээ байгаа л да. Германд эмчээр ажиллах жил болгоно нэг лиценз сунгуулна гэж ярьдаг шүү дээ. Шалгалт өгдөг. Тийм байхгүй. Ямар ч оронд бол лиценз гэдэг эмчийн лиценз гэж Германд л байхгүй. Жишээлбэл тэ зүгээр юу байдаг вэхээр ангаах төгссөн диплом. Тэрнээс өөр юу ч хэрэггүй шүү дээ. Та 5 жил Германд амьдралаа. Одоо яг германчуудын өдөр тутмын амьдрал дунд явж байгаа юм шүү дээ. Тэнд ер нь сүүлийн үед бол дөрвөстэй асуудал маш их тулгамдсан хэцүү. За тэгээ хороо өвчийн цагаар явахад бас жоохон хүндрэлтэй гэдэг асуудал яриа л идэг л да манайхан. Хэр бах юм бэ ер нь? За тэр гайгүй дээ. Ер нь Герман улс чинь ерөнхийдөө ганцхан сүүлийн үед биш ер нь их улс төрийн ширийн тэмцлийн дунд байдаг орн шүү дээ. Европын нэгдсэн холбооны нэг том алдаа бол за яг би ч хэлээгүй нэг олон улс төрчид хэлж байгаа. Ер нь бол энэ юу чөлөөтэй оруулсан асуудал энэ сүүлийн үед энэ Герман дунд одоо террорист үйл ажиллагаануудын одоо их үүсвэр болж байна. Тэгсэн чинь нөгөө террорист үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс нь Германда төрсөн, Германда өссөн, Германад надаас хинээч дутхгүй герман хүн шиг ярьдаг тэр үндсэн Германы иргэднэ баг шүү дээ. Яагаад тэгэхээр тэрийг өөрсдөө 40 жил, 30 жил өөрсдөө тэндээ бий болгосон ийм систем байгаа байхгүй. Тэр Франц ч мөн ялгаагүй. Бүхэл бүтэн том дүүргүүд байгаа. Тэнд яадаг вэхээр нөгөө исламын радикал шашинтнууд амьдардаг бүхэл бүтэн дүүрэг. Тэнд нэг германаар ярьдаг, нэг францаар ярьдаг дүүрэг. Тэнд өөрсдийн сургуультай, өөрсдийн шашинтай, өөрсдийн бүх дэлгүүр хашаатай болохоор тэнд төрж байгаа хүүхдүүд хүртэл өнөөдөр ерөөсөө германаар мэдхгүй. Энийг нэг тодорхой хэмжээний нэг интеграц буюу нөгөө нийгэмжүүлэх, одоо германжуулах, европчуулах тэр юм нэгээс амжилтгүй явагдсан. Тийм учраас иргэдийн дунд бухимдал үүсэж байгаа юм би. Тэгтээ бол өөрөө чи ярьж байгаа нэг айхтар, айгаад одоо гудамжинд гараад хэн яачих вэ? Тийм ерөөсөө байхгүй. Ер нь Герман улс бол энэ талаараа бол одоо би түрүү хэлсэн ер нь маш тэр дайн одоо тэгэл бүхэл одоо 1900 оноос ахуулаад эн чинь маш их өндөр эрсдэлтэй амьдарч ирсэн хүмүүс болохоор ерөнхийдөө бол манайх шиг ийм сайхан тэрэндээ дасцсан гэх юм уу ерөнхийдөө нэг тийм асуудал биш гэж ойлгодог. Таныг Германд амьдарч байгаа 5 жилийн хугацаанд Монголд хувийн хөрөнгө оруулалтаар маш олон эмнэлэг байгуулагдсан. Танд ирээд шууд анзаарэгдэж байна. Тэгж байгаа. Тэр эмнэлгүүд ч гэсэн ерөнхийдөө бол их суурийг бид нар тавьсан. Одоо 30 жилийн өмнө бид нар анх одоо 88 89 онууд анхны хувийн эмнэлгүүдийг тавиад анхны хувийн эмнэлгийн холбоог байгуулад энэ эрхцэн орчныг бүрдүүлээд 13 жил би одоо хувийн эмнэлгийн холбооны дарга зэрэг бүхэл ажлыг хийж явсан. Тэгээ энэ дээр юу гэхээр эрхцэн орчныг бүрдүүлэх хувийн эмнэлэг улсын эмнэлгээс их үүсвэр нь хамаагүй. Ерөөсөө тэр эмнэлэгт төрөөс явж байгаа бодлого нь ижил байх хэрэгтэй. Эний чинь нэг хэсэг бүр явуулдаг улсын эмнэлэгт бүх хөрөнгө оруулалт хийж яадаг. Улсын эмнэлэгт бүх даатгалаас мөнгө авч яадаг байсан. Одоо үгүй шүү дээ. Одоо хувийн эмнэлэгч гэсэн даатгалаараа үйлчлүүлж байна. Хувийн эмнэлэгт бас тодорхой хэмжээний муу зарим нэгэн юмнууд байдаг юм чи хаанч байдаг. Эмнэлэг юм чинь дэлхийн ямар ч хөрөнд байдаг л та. Алдаа оноотой юмнууд байна.
Гэхдээ эн чинь дэвшил байгаа. Өнөөдөр чинь л одоо нийтдээ 1800 гаруй эмнэлгүүд байж байна. Энэ бүх эмнэлгийг чи үүсгэн байгуулах хэмээн сүүлийн 25 жил одоо манай хувийн эмнэлгийн холбоо бидний хүмүүс ингээд нэг тийм зам гарах маякаар тий эхлээд ингээд удирдаад явсан. Одоо ингээд 25 жилийн дараа бол харахад бол үнэхээр багтмаар юмнууд аюу сайхан юм байж. Тийм учраас бид нар дараагийн шатны юм харах хэрэгтэй. Энэ юу гэхээр миний түрүүний ярианы ихэнд хэлсэн эмчилгээний шин технологиудыг оруулах хэрэгтэй. Тэрний юу гэхээр энэ жижигээр миний мэрэгжлийн хувьд бол тэр их садгалж ихснээс эмчилгээний эсвүүдийг гаргаж авах асуудал байна. Миний сүүлчийн асуулт. Манай Монголын эмчнэр олон улсад хүлээн зөвшөөрөгдөд дэлхийн хөгжингүй орнуудад ажиллаж байгаа гэхээр надад бол сайхан байна. Яг уу эмч хүний ажил бол хаанч хийсэн жишээл олгоо гэдэг өвчнийг хаанч онцлох нь адилхан, хаанч эмчлэх нь адилхан шүү дээ. Тэрийг монгол хүн чадж байгаа бол герман хүн чадна. Энэнтэй адилхан тэр яхаа тэнд бол хүндээ мис засал хийх юм биш. Хүнийг халамжлах асуудал нь илүү байна. Өөрөөр хэлбэл тэр мис засалд орхоос өмнө орхоос өмнө орсных нь үед нь бол хинч тэр мис заслын олгоо хийчин. Манай ч гэсэн тэр олгоо молгоо хэвээр би энгийн жишээр орсныхаа дараа нөгөө хүний асрах асуудал, гэрээр нь асрах асуудал. Дараагийн одоо олгоо болохгүй тул яах вэ? Тэр наалт зүүсэхгүй тул яах вэ гэдэг энэ нэг дутагдaltaй байдаг л да. Юу гэхээр хүний одоо биетэй нэг ажил бол сургасан манай эмчнэрийг. Тэгэхээр манай эмчнэр бол эмнэлэгт ажиллах буюу том эмнэлгүүдэд ажиллах нь аягүй сайн. Жижигхэн нэг тийм одоо өрхийн эмнэлэгт Германд ажиллах нь бол жоохон дутмаг байдаг. Хүний нөгөө одоо психологи, сэтгэл зүй талаас нь ажиллахыг бол сураагүй гэдэг юм лээ. Тэрэнд ихтэй яг явандаа сурч болно л да бид нар. Гол нь биднэрт анагаах ухаан 80-аад онд 70-аад онд одоо Оросын одоо анагаах ухаан дээр суурилсан энэ анагаах ухааныг бид нар сурсан. Тэр анагаах ухаан ерөнхийдөө хүний биетэй нь ажиллахыг л заасан. Оюун ухаантай тийм ээ сэтгэл санаантай психологи талаас нь бол ажиллахыг бол тэр болгоомоос зааж чадаагүй юм байна. Тэрнтэй адилхан бусад орнд жишээлбэл хөгжингүй орнууд бол аль алийг зааж идэг. Хүнийг эмчлэх нь яах. Гэхдээ хүнийг тайвшруулах асуудал гэдэг дээр нь хүнийг энэ өвчин чи идэгнэ гэдэг талаас нь итгүүлэх асуудал. Тэр нь цаашдаа яах вэ гэдэг асуудал дээр нь л ажиллах дээр манай эмчнэр жоохон дутагдaltaй байна л гэж байна. Тэрнээс яг олгоо мис засал хийх ч юм уу, яг хүн төрүүлэх ч юм уу те, яг өвчнийг хатгай өвчнийг эмчлэх ч юм уу, хүүхдийн одоо нэг үгээлх юм бол одоо ямар нэгэн халдварт өвчнийг эмчлэхтэй бол бид нар тэднэртэй энэ тэнцвүүл ах. За баярлалаа танд. Бид нар өнөөдөр явлаа ирлээ нэвтрүүлэгтээ сүүлийн 5 жилд холбооны бүгд найрамд Герман улсын Берлин хотод яг эмчээрээ ажиллаад ирсэн анагаах ухааны доктор профессор Отхон Болттой ярилцлаа. Та Монголын үндэсний олон нийтийн телевиз Монголын мэдээ сувгаар явлаа ирлээ нэвтрүүлгийн шинэ дугаарыг хүлээн авч үзлээ. Таван бүлээн зүсэд таван уяхан их шиг тэгш таван хүслийн амьд таван ирэг